Дөнгөж сая оюутнуудтай уулзаад орж ирлээ. Тэгээ улсын хурлын тамгын газраас Open Parliament гээд 100 оюутны хүрээнд юм дадлагжих хөтөлбөр зохион байгуулж байгаа. За үүний хүрээнд одоо 100 оюутанда эдийн засгийн эрх чөлөө гэдэг сэдвээр бас ярилцаад илтгэл тавьчаад орж ирээд яг өнөөдрийн уур амьсгал руу, өнөөдрийн хилцүүлгийн уур амьсгал руу ороод ирсэн байгаа. Тэгэхээр ер нь бол өнгөрсөн одоо 30 хэдэн жилийн туршид монголчууд бидний хувьд бол одоо эдийн засгийн эрх чөлөө бол эдийн засгийн эрх чөлөөгөө баталгаажуулах, бизнесийн орон зайгаа тэлэх, эдийн засгаа тэлэх, иргэдийн амжиргааг сайжруулах чиглэл бол одоо ямагт л одоо 1 номерын асуудал байсан. За үүн дээр бол одоо маш одоо олон алдаа оноо, сургамж, сорилтуудыг бол бид нар туулсан. За тэгээд энэ төрийн өмчийн компани засаглалтай холбоотой өнөөдөр энэ орж ирж байгаа хуулийн төсөл бол за бас л эдгээр сорилтуудыг даван туулахтай холбоотойгоор өргөн баригджаа гэж ойлгож байгаа. За тэгэхээр өнгөрсөн хугацаанд бол яасан бэ гэхлээр ер нь төрөн данхаагаа төсвөн данхаасаар байгаа л бид нар ерөөсөө цаадлынхаа хувийн хвшлийнхаа бизнесийнхаа орон зайг маш ихээр хумдсан. Тэгэхээр сая гишүүд бас ингээд тодорхой тоо баримтуудыг дурдж байна. Үүн дээр бас 100 хэдэн тоо баримтыг дурдъя гэж бодож байна. За өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа томоохон хэмжээний 99 хуулийн этгээдэд нийт 58 мянган хүн ажиллаж байна. За энэ нь бол одоо төрийн албаагч 230 мянган хүн дээр нэмэгдээд гэж ойлгож байгаа. За 99 хуулийн этгээд бол нийтдээ 23.6 тэрбум биш 23.6 их 80 төгрөгийн орлоготойгоор ажилласан байна. За энэ бол 23 оны тоо, 21 онд бол орлогын хэмжээ 10.6 тэрбум 10.6 их 80 төгрөг байсан. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхлээр ерөөсө 2 жилийн дотор төрийн өмчит компаниудын одоо орлогын хэмжээ даруй 2 дахин буюу 13 их 80-аар нэмэгдсэн байна. За энэ бүхэн бол одоо маш их хэмжээний одоо тийм хардалт цэрдэлт, одоо авилгал хээл хахуул гих зэрэг одоо зүйлүүдийг дагуулж байгаа. Тэгэхээр яагаад энэ орлого нэмэгдээд байна вэ гэхээр яхаа харахгүй одоо энэ бас нөгөө уул уурхайн өсөлттэй холбоотой бид одоо их хэмжээний нүүрс гаргаж эхэлсэнтэй холбоотой уул уурхайн бас түүхийн эдийн үнийн өсөлттэй холбоотой ийм үзүүлэлтүүд байгаа маа. За тэгэхээр цаана нь бол одоо ингээд төсвийн хэмжээгээ үн дээр нэмэх юм бол ерөөсөө цаана нь бизнесийн орон зай бол ердөө одоо дотоодын нийт бүтээгдэхүүний чинь 30-40% дээр л одоо хувийн хвшлийн орон зай үлдчихэж байгаа маа. Тэгэхээр бид яаж энэ одоо хувийн хвшлийнхаа орон зайг тэлэх юм бэ? Бизнесийнхаа орчныг сайжруулах юм бэ? Яаж энэ одоо хувийн хвшил одоо төрийн өмчит компаниудтай энэ тэнцээ өрсөлдөх юм бэ гэдэг бодлогыг бодохын тулд бас энэ хуулийн төсөл орж ирж байгаа гэж харж байгаа. За тэгэхээр төр бол маш муу менежер одоо төр бол заавал одоо ашигтай алдагдaltaй одоо юу гэдгийг алдагдaltaгүй ажиллах ёстой гэдэг бас нэг тийм зүйл сүүлийн үед яригадаад байгаа. Сүүлийн үед яг ер нь бол ингээд өнгөрсөн хугацаанд яригдаж байсан. Гэхдээ бол одоо жишээлбэл би бас арай жоохон эсэргүй юм ярих гээд байгаа. Юу вэ гэхлээр энэ оруулж ирж байгаа хуулийн төслийн 36-гийн 1-1 дээр тухайн компани 3 жил дараалан алдагдал хүлээсэн нөхцөлд гүйцэтгэх захирал хариуцлага хүлээхээр байгаа. Тэгэхээр төрийн өмчит компаниуд дээр бас арай өөр шалгуур шаардлагууд бас тавигдах ёстой болов гэж харж байгаа. Зөвхөн одоо өнгөрсөн 30 жилийнхаа алдаа дутагдал дээр үндэслээд төрийн өмчит компани заавал ашигтай ажиллах ёстой гэсэн бас зүйлийг механикаар тулгаж болохгүй гэсэн нэг зүйл харагдаж байна. Тэгэхээр энэ төрлийн механик заалтууд бол маш олон байна. Жишээлбэл төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн компани гүйцэтгэх захирал тавигдах шаардлагууд ч гэсэндээ маш тийм механик зохицуултууд орж ирсэн байна. За тухайн одоо нэг тодорхой салбарын За 1 минут нэмж өгье. Жаргалан гишүүнд. Тэгэхээр нэг ямарваа нэгэн салбар заавал мэрэгжил эзэмшсэн байх ёстой ч гэдэг юм механик шаардлагууд тавигдаад байна. Тэгэхээр заавал ийм механик шаардлага тавилгүйгээр топ менежерүүдийг авахын тулд бол бид нар бол маш тийм нээлттэй ил тод байх ёстой гэж харж байна. За тэгэхээр асуулт энэ хуулийн төсөлд хувийн хвшлийн төлөөллөө санал авсан уу? Өнгөрсөн хугацаанд бий болсон бас манай хүний нөөц бол маш тийм сайн хүний нөөцөл хувийн хвшлээр бий болсон байгаа юм топ менежерүүдээсээ саналыг авсан уу гэсэн нэгдүгээр асуулт. За тэгээд томоохон төрийн өмчит компаниудын аудитын тайлангуудад дүн шинжилгээ хийсэн үү? Өнгөрсөн хугацаанд бас гарсан одоо ийм эрүүгийн хэрэгүүд ч үүссэн байгаа. Эдгээр хэрэгүүд дээр дүн шинжилгээ хийсэн үү? Өнгөрсөн хугацаанд бид нар хаана алдаа гаргаад байв? Энэ засаглал хаана алдаатай байна гэдэг дээр яг ямар бодит судалгаанууд хийгдсэн бэ гэдэг асуулт байна. За хариулт өгье.
Батцэг засгийн газрын хэд ажлын хэсэг? 20 дугаар микрофон. Биш. Засгийн газрын хийх газар цолмон жаргалан гишүүний асуултанд хариулъя. Хуулийн төслийг бол олон нийтээр одоо хилцүүлэх бас хуулийн шаардлага байгаа. Тэгээд ерөнхийдөө хуулийн төслийг бол 3 төвшөнд бол хилцүүлэг зохион байгуулсан. За нэгдүгээрт бол төрийн өмчт компаниудын одоо удирдлагын хүрээнд бол энэ хуулийн төслийг хилцүүлж санал авсан. Хоёрдугаарт хувийн хөгжлийн одоо төлөөлөлсөн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим дээр бид бас хамтран хуулийн хилцүүлгийг бас өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж саналыг нь авсан. За 3 дугаарт бол бас энэ санхүү эдийн засгийн сургуультай бас энэ 100 жилийн тохион арга хэмжээний тохиолдолд бид нар бас энэ хилцүүлгийг хийсэн. За энэ хилцүүлгийн хүрээнд бол яг хувийн хөгжлийн хүндэж байгаа одоо асуудал юу байсан бэ гэвэл төр ерөөсөө ямар салбартаа орж одоо бизнесийн үйл ажиллагаа эрхлэх энэнийг тодорхой олгож өгөөч. Хоёрдугаар засаглалыг сайжруулах чиглэлдээ энэ мэргэжлийн одоо хараат бусын тузын бүрдүүлэх чиглэлдээ та бүхэн илүү хуулийн төсөлтөд наривчлж одоо анхаарч өгөөч гэдэг. За тухайлбал одоо энэ хараат бус гишүүдийн тоог одоо 3 гэдэг тоогоор хязгаарлахгүйгээр одоо 50-аас дээш хувьд нь бүрдүүлж өгөх боломж байгаа хэсэг талаар бол ингээд дурдчихсан. За яг энэ хуулийн төслийн тодорхой заал дээр та хэлж байгаа нөгөө 3 жил дараалан одоо энэ санхүүгийн алдагдлал хүлээсэн одоо аж ахуйн нэгжүүдийг татан буулгах, за үүнтэй холбоотойгоор гүйцэтгэх захирлыг нь ажлаас чөлөөлөхийн зохицуулны механик байна гэд. Ерөнхийдөө бол яг бас энэ бол гол одоо хөшүүрэг байгаа. Гүйцэтгэх удирдлага бол туцтайгаа гэрээгээ байгуулаад бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнүүлээд тухайн жилдээ зорьсон үзүүлэлтэндээ хүрсэн хэсгийг нь бол дүгнүүлээ явж байгаа. Хэрвээ одоо энэ тодорхой амжилтанд хүрээгүй ашигт ажиллагаагаа олж удаагүй байгаа бол бас энэ чөлөөлөх үндэслэл болж байгаа. Хэрв таны ярьж байгаа бас энэ нийтийн зориулттай дэд бүтцээс нийтийн үйлчлэгээний салбарт явуулж байгаа аж ахуйн нэгж байх юм бол энэ одоо харилцаанд тодорхой бас нөгөө exception заалтыг бол бас энэ 36-гийн 5 дээр бас бид нар тодорхой тусгасан байгаа. Нэмэлтээр аудитор манай ажлын хэсгийн гишүүн нэмэлтээр хариулж болох уу? За ажлын хэсэг 18 дугаар микрофон. За аудиттай холбоотой тайлбарыг өгье. Эрдэнэс Монголоос Баяр Магнаа. За OECD-ийн энэ засаглалын зарчмын энэ ерөнхийдөө 156-аас 160 юм асуулт байдаг. Төрийн өмч компаниуд дээр ингээд засаглалын үнэлгээ хийхэд ер нь бол засаглалын үнэлгээгээр унжээдэг. Өөрөөр хэлбэл 50-аас 60 он 100 он авах хэрэгтэй хос 50-аас 60 оныг бид нэр авч идэг. Яг тэр гарч ирж байгаа асуудал нь бол дотоод хяналтын тогтолцоо өөрөө хангалтгүй байна. Хараат ус байдал нь өөрөө алдагдж байна гэсэн юм үнэлгээнүүдээр компаниудын засаглалын үнэлгээн дээр ерөөсөө гараа явж идэг. Дээрээс нь үндэсний аудитын гаргасан тайлангууд дээр байж байгаа энэ төрийн өмчт компаниудын дотоод хяналтын засаглалыг оновчтой болгох, олон улсын trade defense line буюу хамгаалтын шовн 3 хяналтын тогтолцоонд оруулж өг энэ өөрөө хараат ус байдал өөрөө бол энэ хууль эрх зүйн орчин дээр тодорхой тусаагүйгээс өнөөдөр энэ одоо юу гэдэг эрсдэл асуудлууд бий болж байна гэж. За энэтэй холбоотойгоор манай энэ хуулийн 37 38 дээр бол дотоод хяналтын тогтолцоотой холбоотой юм холбогдох заалтууд бол наривчлан туслагдсан. Дотоод аудит бол санхүүгийн аудит хийх биш юм аа. За гүйцээж хариулъя. Маш олон төрлийн аудит хийх хэрэгцээ шаардлага байждаг. Процессын аудит, үйл ажиллагааны аудит, санхүүгийн аудит, засаглалын аудит, IT-ийн аудит, мэдээллийн технологийн, мэдээллийн аюулгүй байдлын аудит гэхэд загварчлалын аудит гэдэг аудитын өөр олон улсын ийм 20 төрөл байж байгаа. Өнөөдөр бид зөвхөн гүйцэтгэлийн нийцлийн аудит хийгээд байна. Энэ бол зөвхөн цааснаа comparison буюу харьцуултын аудит хийж байгаа учраас энэ аудитын өөрөө шаардлага хангагдахгүй гэдэг үүднээс бид нар бол энэ хараат ус байдлыг бол маш тодорхой тусгаад өгсөн байж байгаа. За тухайлх юм бол манай хуулийн 37 13 дугаар заалтан дээр та бүхэн хараарай. Компани төлөөлөл удирдах зөвлөл нь дотоод аудитын үйл ажиллагааг хараат бусаар явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй гэсэн юм заалт тусгаад өгсөн. За энэ заалт өөрөө бодиттойгоор хэрэгжснээс хойш дотоод аудит хөндлөнгийн ямар нэгэн нөлөөлөлт автахгүйгээр аудитын ажлыг явуулах ийм боломж өөрөө бүрдэж байгаа. Тэр гүйцэтгэх удирдлагын багийг бол туцаас бүрэн хянах юм хяналтын тогтолцоо энэ хуулийн дээр бол тусагдсан байгаамаа. Баярлалаа.